Эцсийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дэлгэцийн зохистой хэрэглээ сэдвээр дараах сургалтыг явуулж байна. За дэлгэцийн донтолт гэдэг нь юу вэ гэхээр тархины бүтцийн ямар нэгэн байдлаар эмгэг өөрчлөлт үүсгээд бие болон сэтгэл зүйн хувьд хараат байдал үүсгдэг. За тэгээд тодорхой хэмжээний шинж тэмдгээр илэрдэг энэ эмгэгийг дэлгэцийн донтолт гэж нэрлэдэг байгаа. За дэлгэцийн донтолтод дараах 4 зүйл орж идэг. Энд нь болохоор текстийн донтолт буюу Twitter эсвэл хүмүүсийн сэтгэгдэл унших. Тэгэхээр тодорхой хэмжээгээр тухайн хүн маань цахим орчинд бусдын сэтгэгдлийг уншиж түүнээсээ таашаал авах, за сэтгэл ханамж авах нь болохоор ямар нэгэн тааламжтай мэдрэмжийг үүсгээд энэ цаашлаад донтолтыг үүсгэждэг байгаа. За ухаалаг үтсний донтолт буюу медиа донтолт, за зурагт болон видео үзэх нь болохоор донтолтод бас хүргэдэг бахнэ. За цахим тоглоомын донтолт нь болохоор компьютер тоглоом болон гар утас, таблет ашиглан за цахим тоглоомыг тоглох нь бол донтолтыг үүсгэж идэг. За тэгээ мөн онлайн мөрөөдөө тоглоом орж идэг. Энэ тухайн хүмүүс нь онлайн орчинд мөнгө болон одоо ямар нэгэн бусад зүйлийг тавьж мөрөөдөө тоглох нь онлайн мөрөөдөө тоглоом болж идэг. За цахим хэрэглээг өөрийн өдөр тутмын амьдралд хэрэглээ талаас нь ашиглах нь зүйтэй. За хэрэглээ талаас нь ашиглаж чадахгүй тохиолдолд энэ нь зуршил болоод цаашлаад энэ нь донтолтод хүрэж идэг. Цахим хэрэглээ нь таны өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд тань саад болж эхэлсэн л бол энэ нь ямар нэгэн байдлаар цахим хэрэглээ хэтрүүлэн хэрэглээ болж байгааг шинж болно. За дэлгэцийн донтолтод хүрэгдэг гол хүчин зүйл гэх юм бол нийгмийн хүчин зүйл, за тухайн хүний сэтгэл зүйн хүчин зүйл ихэхэн нөлөөлж идэг. За тэгээ олон цагаар байнгын давтамжтай хэрэглэх нь бол цахим донтолтод хүрэж идэг. За гүнзгий донтсон хүн өдөрт 8-аас 10 цаг эсвэл түүнээс удаан хугацаагаар одоо цахим орчинд цагаа зарцуулдаг бол за 7 хоногт хамгийн багадаа 30 цаг зарцуулж байгаа бол энэ нь ямар нэгэн байдлаар дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн байна. Та донтолтод хүрж байна шүү гэсэн тохиолдгоо. За илрэх шинж тэмдгүүд нь гэх юм бол дэлгэцийн донтолтод үүснэ тохиолдол дараах шинж тэмдгүүд илэрж идэг. За энэ сэтгцийн талаас гэх юм бол анхаарал төвлөрөлт, царнимтгай болох, мартамгай болох, шийдвэр гаргах чадвар буурах зэрэг танин мэдгүн чадварууд буурж идэг. Тэгэхээр хүүхдүүд маань хичээл хийхдээ анхаарал нь сарнаад хичээлээ ойлгохгүй байгаад ах юм бол за ямар нэгэн байдлаар чиний дэлгэцийн хэрэглээ их байна уугүй юу гэдгийг хүүхдүүд маань өөрсдөө бас бодож үзээрэй. За тухайлбал цаашлаад нойрны хямрал гарна. Бага насны хүүхдүүдэд гэх юм бол шүдээ хаврах, хар дар зүүдлэх, зүүдэндээ ярих, босож явах зэрэг шинж тэмдгүүд илэрж идэг. За зүүд нь ямар нэгэн тухайн өдрийн үзсэн видео болон цахим тоглоомтой холбоотой бас байж болно. За сэтгэл санааны хямрал гарч болно. Удаан хугацаагаар чи цахим орчинд байгаад видео болон бичлэг за тоглоом тоглосонтой холбоотойгоор юм хийх итвэх сонирхолжин буурах, за түүнийгээ тоглохгүй байх юм бол сэтгэл зүйн талаас түгшилт үүсэх, түүнийг тогломоор санагдах зэрэг нь бол ямар нэгэн байдлаар донтолт үүсгэсэн байна гэсэн үг ээ. За огцон муур уцаартай болох, тоглоомоор санагдах, за булчин татгунах буюу чи байн нүдэ анивчих, мөрөө хөдөлгөх, за хоолоогоо засах зэрэг шинж тэмдэг илэрч байвал чиний дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн байна гэж ойлгож болно. За орондоо шиг хараа болон сонсголын хий үзэгдэл зэрэг бас бага хэмжээгээр зарим хүүхдүүдэд илэрч болдог байгаа шүү. За дараа нь төрхүүлийн талаас ямар өөрчлөлт гарах вэ гэхээр хүүхдүүд маань тоглоом тоглохын тулд худлаа ярих, хулгай хийх, ээж аваасаа мөнгө худлаа ярьж авах, за түүнийгээ дагаад гадуур байгаа цахим тоглоомын газруудаар тэнж тоглох, найз нөхөдтэйгөө нийлж явах, за сурлагандаа муудаж хичээл завсардах, хичээл хийх сонирхолгүй болох, тоглоомоо тоглож явах нь илүү одоо чамд илүү ашигтай санагдах зэрэг шинж илэрж явах юм бол чи цахим хэрэглээ чинь хэтэрсэн байна гэж ойлгож болно. За гэрээсээ дайжиж болно. За ямар нэгэн бусд хүүхдүүдэд уруу татгцсантай холбоотойгоор одоо хэрэг төвөгт холбогдож болно. За хор зуршил автах хандлагатай болж эхэлдэг. За байнга тогломоо бодогдох, тоглохоос өөр зүйлд ямар нэгэн сонирхолгүй болох зэрэг нь одоо тоглоом донтсон байна гэсэн илэрхийлэл болж идэг. За гэр бүлийн үүрэг хариуцлага үл ухамсарлаж эхэлж идэг. Тэгэхээр чи одоо ямар нэгэн байдлаар гэр бүлийн гишүүн учраас тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж идэг.
энэ үүрэг хариуцлага дээрээ чи анхаарахгүй үүнийг биелүүлэхгүй байгаа байвал чи өөр зүйл одоо сатаараад авах юм бол дэлгэцийн хэрэглээ чинь магадгүй хэтэрсэн байж магадгүй гэдгийг бас өөртөө шүүмжлэлтэй хандаарай гэж хүүхдүүдтэй хэлье. За биеийн талаас ямар өөрчлөлт гарах вэ гэхээр гарын алга хөлийн уул хөлөрдөг болно. Маш удаан хугацаагаар суусантай холбоотойгоор чамд ядралт үүсэж ийн гэсэн үг. Ядралт сулдалт үүссэнтэй холбоотойгоор дараах шинжүүд гардаг. За толгой өвдөн, нүдний угаар хөшөж өвдөн, хатгуулна. За мэдээж нүдний одоо анивчихгүй байсантай холбоо, дэлгэц удаан ширтсэнтэй холбоотойгоор нүд хуурайшин, за хараа муудах шинжүүд бол гарч идэг. За хоолны туршилт буурж биеийн жингээ алдаж идэг. Ихэнх цагийг дэлгэцийн хойно өнгөрөөсөнтэй холбоотойгоор идэх туршилт буурж идэг. Ийм учраас биеийн жин алдагдж идэг. За хүзүү хөшөх, за нуруу болон гарын хэлбэрт өөрчлөлт орж идэг. Удаан хугацаанд одоо суугаа байдалтай байсантай холбоотойгоор нурууны үений бүтцүүдэд өөрчлөлт гарч эхэлж байдаг. За хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор цус багдалт, хоол боловсруулах замын өөрчлөлтүүд, за тэгээ мэдээж дээрээс нь нурууны бүтцийн өөрчлөлт, зэрэг бодисын солилцооны өөрчлөлтүүд гарч идэг. За бодисын солилцоо удаашрсантай холбоотойгоор дараах өөрчлөлтүүд гардаг гэсэн үг. За ядар сүлдэх шинж тэмдэг илэрнэ. За тоглоомын хамааралд орсон хэсгийг дараах шинжүүдээр бол тодорхойлно. За энэ нь том хүн болон хүүхэд хоёуланд нь дараах шинжүүд илэрч болно. За цахим тоглоомын талаар санаашрах буюу байнгын бодогдох. За цахим тоглоомоос холдуулахад сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг илэрнэ. Түүнийг тогломоор санагдах. За түүнийг тоглоогүй үед сэтгэл санаа түгших, байж ядах, юу хийх аргаа олохгүй байх зэрэг шинжүүд илэрч болно. За цахим тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох дуруу үүснэ. Түүнийг тогломоор санагдаж удаан хугацаагаар давтан тоглох. За цахим тоглоом тоглохгүй гэж бодсон ч чадахгүй ах буюу ээж авдаад тоглоом тоглохгүй гэж амласан ч гэсэн амлалтаа биелүүлж чадахгүй байх гэдэг маань чамд цаагаараа сэтгэл зүйн хувьд хараад байдал үүссэн байна гэсэн үг. За цахим тоглоомоос болж урд нь сонирхдог байсан зүйлээ сонирхох нь багасгах буюу сонирхлын хүрээ хумигдаж чи зөвхөн нэг зүйлийг илүүтэй ихээр сонирхож байна гэсэн үг. За цахим тоглоомоос үүдэлтэй нийгэм сэтгэл зүйн асуудал үүсэж байгааг мэдсээр байж тоглоомоо хэд олон цагаар удаан хугацаагаар тоглосоор байх буюу чи хичээлдээ тасалсан чамд ямар нэгэн асуудал үүссэн ч гэсэн чи түүнийг орхиж чадахгүй байна гэдэг маань чамд хараад байдал үүссэн байна гэсэн үг. За цахим тоглоом хэр их тоглодгоо нууж гэр бүл багш болон бусад хүмүүст худлаа ярих. За түүний одоо цахим хэрэглээнийхаа талаар багштай худлаа ярьж гэрийн даалгавраа хийхгүй байх. За гэр бүлийнхэндээ худлаа ярьж гадуур тэнэх зэрэг нь чамааг ямар нэгэн байдлаар хараад байдал үүсгэсэн байна гэсэн үг. За цахим тоглоомыг сэтгэл санаа таагүй байдлаас гарахын тулд тоглох. За сэтгэл санаагаар хямарсан тасан цогцох одоо боломжтой тэр үеүүдэд өөрийнхөө одоо тааламжтай мэдрэмж авахын тулд байнга тоглож байгаа нь гэлнэ. За цахим тоглоом тоглосноос болж ажил, сургууль, гэр бүл, найз нөхөд зэрэг чухал харилцааг умартах. За төлөвлөсөн ажлаа хойш нь тавих, ухраах. За тэгээд төлөвлөсөн ажлаа хийхгүй байх зэрэг нь бол нөлөөлнө. За энэ нь том хүн болон хүүхэд аль алинд нь илэрдэг шинжүүд. За тэгээд үүнээс дээрх шинжүүдээс 12 сарын хугацаанд буюу жилийн хугацаанд 4-5 шинжийн илэрч байвал донтолт үүссэн байна гэж үзнэ. За дэлхийд даяараа аливаа төрлийн донтолтын эмчилгээний үр дүнд ердөө 5% нэгддэг гэж үздэг. 95% нь бол ямар нэгэн байдлаар идэхгүй байдаг. За ийм хамгийн зөв шийдэл нь бол донтолтоос урьдсан сэргийлэх. Тэгэхээр дэлгэцийн донтолт нь дахин сануулхад мансууруулах төрлийн бодистой ижил тархины бүтцэд өөрчлөлт оруулдаг гэдгийг санах хэрэгтэй. За зохистой хэрэглээг яаж хэрэглэх вэ гэхээр 0-2 насны хүүхдүүд бол дэлгэцийн хэрэглээ байх ёсгүй. За дэлгэцийн хэрэглээг хязгаарлах нь бол мэдээж эцэг эхийн үүрэг байж таараа. За энэ насанд тархины хөгжил эмзэг байдаг төдийгүй гавлын яс нэмгэн байдаг тул за дэлгэцийн цатраг туяанаас хол байлгах хэрэгтэй. За дэлгэцийн оронд илүү их тэвэр анхаарах, хайрлах хэрэгтэй. Энэ насанд хүүхдүүд маань одоо хайрлуулах хэрэгцээтэй байдаг учраас түүнийг одоо сатааруулж дэлгэц одоо үзүүлж, телевизээр үзүүлж, хүүхдийн кино тавьж өгөхийн оронд түүнийг аргадаж, хайрлаж тэвэрх нь илүү ашигтай. За 3-6 насны хүүхдэд танин мэдгүн боловсрол олгох зорилгоор 60 минут дэлгэцийн хэрэглээг үзэж болно. За энэ маань танин мэдгүн боловсрол олгох гэдэг маань насанд нь тохирсон контентийг үзүүлнэ гэсэн үг.
За тэгээд 7-оос 12 насны хүүхдэд 1 цаг 30 минутаас 2 цаг хүртэлх минутыг дэлгэцэн зарцуулж болно. За мөн адил насанд тохирсон контентийг үзүүлж болно. За мөн дэлгэцийн холбоотойгоор хичээлтэй холбоотой танин мэдгүй сургалтуудыг бас үзэж болно. За 3-аас 18 нас буюу 2 цаг хэрэглэж болно. Энэ наснд өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн дэлгэцийн хэрэглээ хэтрүүлэн ашиглах нь элбэг байдаг. За сошиал орчинд 13-аас дээш наснд Facebook ашиглах хэрэгтэй учраас Facebook-ыг илүүтэй ашиглаж идэг. Тэгэхээр энэ дээр юун дээр анхаарах вэ гэхээр цахим орчин бол танихгүй хүмүүс байдаг. Хэрвээ чи цахим орчинд байгаа бол тодорхой хэмжээний танилын хүрээгээ тэлэх зорилгоор ашиглаж болно. Гэхдээ энэ нь аюултай гэдгийг санаж байх хэрэгтэй. За ямар нэгэн байдлаар чи танихгүй хүмүүстэй өөрийнхөө мэдрэмжийг хуваалцмаар санагдаад холбогдох юм бол магадгүй тэр нь муу хүн байгаад ямар нэгэн гэмт хэргийн золиос болж болзошгүй учраас зөвхөн таньдаг хүмүүстэйгээ харилцах нь илүү аюулгүй гэдгийг санаарай. За насанд хүрэгчид бол хоногт 3 цаг ажлын шаардлага гарсан тохиолдолд илүү 1 цаг хэрэглэх боломжтой. За дэлгэцийн хэрэглээг хэрэгжилж явах зарчим нь юу вэ гэхээр нэг удаад 20-30 минут хэрэглээд 15 минутыг завсарлах шаардлагатай байдаг. За энэ үе дээр тухайн хүүхдүүд болон эцэг эхчүүд нь өөрсдөө дэлгэцийн хэрэглээн дээр анхаарч энэ зарчмыг баримтлах юм бол энэ бол туршил болж цаашлаад хэтрүүлэн хэрэглээ болохгүй юм аа. За хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр хүүхдүүд өөрсдөө хоббигоо хөгжүүл дэлгэцийн хэрэглээтэй холбоотойгоор өөрийгөө хөгжүүлэх биш цаашлаад өөрсдийн сонирхсан зүйлээ хийх боломжтой. За мэдлэгээ батжуул хөгжүүл за давтлага болон бусдаас дэмжлэг ав. Тэгэхээр хүүхдүүд маань хичээл номондоо илүү анхаарах нь боловсрол олгох цаашлаад бидний ирээдүйд хэрэгтэй учраас зөв цагийг зарцуулах нэ. За ном унших, унсан номынхаа талаар бусадтай ярилц. Тэгэхээр ярилцах хэрэгцээ чинь үнэхээр хангагдахгүй байгаа бол бусадтай өөрийнхөө мэдлэгийн талаар хуваалцаж болно. За гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлэх шаардлагатай. Насанд тохирсон хүүхдүүдийн хувьд болон томчуудын хувьд өөр гэсэн үүрэг хариуцлагатай байдаг. 6 наснаас эхлээд тухайн хүүхэд өөрийн танин мэдгүйн хөгжлийн хувьд үүрэг хариуцлагыг ухамсарлаад эхэлдэг учраас тухайн хүүхдэд тохирсон насандаа тохирсон гэр бүлийн ажлыг хүүхдүүд маань хийх нь бол хүүхдүүдийн цаашдын хөгжил болон боловсролд нь томоохон дэвшилт болдгоо. За сэтгэл зүйн зөвлөгөө тусламж авч болно. Хэрвээ чамд ямар нэгэн ярилцах хэрэгцээ чинь хангагдахгүй, бусдаас асуухыг хүссэн мэдэхгүй зүйл байгаа бол том хүмүүсээс болон багш нараас шаардлагатай мэдээллийг авч болно. Энэ нь бол хүүхдүүдэд чамд хүүхэд болоод чи өөрийгөө хүүхэд гэдгийг ухамсарласан үед томчууд чамд үргэлж тусалж байдаг. За эцэг эхэд өгөх зөвлөгөө гэх юм бол хүүхдийн хэлж ярьж байгааг нь анхааралтай сонсох хэрэгтэй. За тэгээд зөв үйлдэлийг нь дэмжиж аюултай үйлдэлд нь хориг тавих шаардлагатай. Бага насны хүүхдүүд гэх юм бол алийг зөв болон ямар зүйлийг буруу гэдгийг ухамсарлаагүй байдаг учраас зөв бурууг нь хэлж өгнө. За дээрээс нь нэмээд тухайн хүүхдийн танин мэдэх хөгжилд нь юмыг мэдэрч эхэлж байгаа тэр үед нь аюулгүй орчныг нь бүрдүүлж өгөх шаардлагатай. За ямар нэгэн хориг анхааруулга шийтгэл байх ёсгүй. За буруу зүйл хийсэн бол эцэг эхчүүд тухайн хүүхдийг шийтгэхгүй байх нь зөв. За харин тухайн хүүхдэд тайлбарлаж ойлгуулж өгөх нь хамгийн зөв арга байдаг. Бие дааж хийх гэсэн оролдогыг нь дэмжих шаардлагатай. За цахим хэрэглэнээс үнэхээр хол байлгая гэж байгаа бол сонирхож байгаа зүйлийг нь хэрвээ тухайн хүүхдийн насанд тохирсон зөв зүйл байх юм бол түүнийг сайшааж урамшуулж дэмжиж байх нь зөв зүйл. За нөхцөл байдлын талаар зөвөр тайлбарлан ойлгуулах шаардлагатай. Дэлгэцийн хэрэглээ нь ийм хор уршигтай юм а гэдгийг эцэгчүүд нь хүүхдүүдэд ойлгуулсан цагт хүүхдүүд маань үүнийг хэрэглээ талаас нь зөв хэрэглэж сурна гэсэн үг. За хүүхдийг анхааралтай сонсох хэрэгтэй. За хүүхдүүдэд мэдээж тоглох цаг гаргах хэрэгтэй. Тэгэхээр тоглоомын нас, сургуулийн наснд бол хүүхдүүд тоглох хэрэгцээ байсаар байдаг учраас хүүхдүүдэд цаг гаргаж тоглож байгаарай. За насанд тохирсон тоглоомоор тоглуулах нь зүйтэй. За насанд тохироогүй тоглоом зэрэг нь бол хүүхдүүд хор уршигтай. Жишээ нь бага насны хүүхдүүдэд ийм медиа тоглоомуудыг ашиглах нь бол илүү хортой. Бага насны хүүхдүүд хэлд орох нь удаашрал танин мэдгүйн хөгжил нь хоцрогдож идэг учраас за магтаж урамшуулах, урам хайрлах шаардлагатай. Хийж байгаа бүх үйлдэлийг нь урамшуулж байгаарай.
За дэлгэцийн хэрэглэнээс бусад бүх одоо хийхийг хүссэн таны мэдгүй оролдлого бүр дээр нь урамшуулж авах нь зүйтэй. За хүүхдээ өөрийн хэр хэмжээнд нь тохирсон ажил үүргийг заавал хүүхдэд өгөх ёстой. Ингэснээр хүүхэд тасан зохицох чадвартай болно, нийгэмтэй болон бусдад харьцах чадвар нь нэмэгдэнэ гэсэн үг. За эцэг их хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл ботлох шаардлагатай. Өөрсдөө цахим хэрэглээг зөв зохистой хэрэглэснээр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл болно гэдгийг эцэгчүүд маань санаарай. За хүүхэдтэй амласан бол түүнийгээ биелүүлээрэй. Тухайн хүүхэдтэй амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлж сурах нь хүүхдийн маань ирээдүйд одоо хамгийн зөв алхам болж идэг. Хүүхэд маань цаашлаад худлаа ярихгүй бусдад одоо амлсан бол биелүүлдэг зөв хүн болж төлөвшдөг байгаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.